ингээд нэг онгоцон дотоод сон шүү дээ. За тэгээд Эбараки гэдэг энэ танилцах хөтөлбөрт яваад бид тэр их юм сурч мэдээд ирэх баха гэж ер нь бодож байна. Эхлээд бид бүгд олон улсын нарийнтай нисэх буудлын дээр очисон. Бидний Эбараки мужийн захиргааны нэг Монгол нэг Япон ажилтнууд угтаж авсан. Тэгээ бид бүгд нарийнтайгаас Цукуба хотын Жайкагийн салбар руу явсан. Энд очиод өөрийнхөө 7 хоног амьдрах гэртээ сайхан төвхнөл ихний төрд болсон та. За 2 дахь өдрийн өглөө бид тэр цайнд уучаад автобусанд суугаад Academic Express гэдэг компани руу явсан. Энэ компани нэг монгол ажилчинтай. Тэгээд захирлан тэр монгол ажилчинтайгаа өөрсдөө компани талаар танилцуулга хийсэн бид шүү дээ. За ингээд явахсан 2 дахь өдөр Academic компаниас ихний компанитай танилцлаа. Сая Academic Express гэдэг компани, IT компанитай танилцлаа. Энэ бол их сонирхолтой юм байна. Тэгээд сая Academic Express гэдэг компани ер нь IT-ийн чиглэлээр юмнууд хийдэг. AI хөгжүүлэлт, янз бүрийн аппликейшн хийдэг тийм байгууллага компани байна. Сайг одоогийн байдлаар Цукуба гэсэн байгууллагад ирсэн байна. Тэгээд орж үзэх нь байх шүү дээ. Гадаад их сургууль ямар үед Монголоос өөр юм уу, адилхан юм уу? Ер нь бидний байгаа Цукуба хот нь болохоор Японы хамаг шинжлэх ухаан, соёл урлаг гол юмнууд нь шинжлэх ухааны юмнууд төвлөрсөн хот гэж байна. Тэгээд энэ Цукуба их сургуульд болохоор Монголоос суралцж байгаа 2 оюутан байгаа маань мастер доктор суралцж байгаа. Тэр 2 оюутан нар маань бидэрт бас өөрсдийн туршлагаасаа хуваалцаад энэ сургуулаа танилцуулаад ингээд явна гинэ. Энэ айгүй гоё том кампустай амар гоё сургууль. Маш том. Гоё яагаад ч тэр том юм. Экватор дүүргийн хэмжээний том гадаг дээр сургууль байна. Одоо ингээд энэ принцип стартап гэдэг. Японд юусоо? Японоос стартап сургууль биш шүү. Үүний ардаас JAXA буюу Японы NASA дээр очисон. Space Center JAXA. Нах шүү. Орбит гэх юм уу? Орбит нь яг эллипс маягтай байдаг юм болов уу? Эсвэл яг тойргоо төглөө гэж юм шиг. Тэгвэл. За энд бол зураг даруулах юм байна. Наадлах нь болохоор яг нэг хүнийг бүтсэн юм байна л да. Тэгэхээр дэлхийд байх үе байж болон сансарт байх үе юм байна. Одоо болохоор чихэн улаагаад хөвчөн. Тэгэхээр өнөө хөл дагаа усных нь юу доош таад болохоор нь орж ийн гэсэн. нэрээ улаацаа. Бид нар сая Aeon Mall гэдэг энэ хавьд хамгийн том моол дотор орж ирлээ. Энэ бол үнэхээр том моол байна өө. Тэгээд зэг хөлийгөө тавхайг эргэтэл явлаа. Тэгээд одоо бөөнөр цуглдсан сая локерт юм аяц багш 8:30-аас цуглаарай гэдгийгсэн. Одоо яг 8:15 болчихно. За ундрах юу хийсэн бэ? Би өнөөдөр зөндөө хөнгөлөө. Би бүгдийг Букачанが教えてくれたいろんな見た目になれるアプリなんだって。どれどれ? 이걸 하이라이트. За. За Ийхүү 2 дугаар өдөр дууссан байгаа. Сэлгэн хэлээ надаа. Цэцэг жоо 20-д дууссан. За сүнсээ үлээх маягтай байсан да. Барагта өөр хөтрөөж цэцлгааны одоо цэцлгааны электроник инженерийн компанитай танилцсан гэсэн.
дараа нэг барилгын үүтэй компаниуд танилцаад тэгээ өнөөдөр хоёрхан компаниуд танилцаад тэгээд усч зайкэр баярх байгаа. Лог амар үзчихсэн. Ингээл гид явж исэн ингээл лог амар гоё ингээл инээгээд юу үзсэн шиг явж байсан. Нэг өдөр лог үзсэн. Лог үзсэн. Гараа ингээл лог нэг өдөр гоё электрик гэсэн болохоор ялуу нэгэн том болон жижиг барилгын өндөр болон нам хүчтэлийн хүлээн авах хайрцаг үйлдвэрлэдэг тийм үйлдвэр байсан. Тэгээд тэндээсээ 3 дахь 21,000 байлдаг. Яг бүтээгдэхүүн идэхгүй яг зөв ажиллана гэсэн тийм баталгаа. За бид нэг өнөөдөр хоолоо. Өнөөдөр өдрийн хоолой нэг юм Япон ресторан хийж ирлээ. Тэгээд үнэхээр гоё амттай байсан. Айгуу сонирхолтой амттай, айгуу сонирхолтой хоолнууд их байлаа. Дөнгөсөө буугаад нэг үзэх кафе дээр ирсэн байж байна. За одоо тэгээд сонирхолтой юмуд хийх баха. Дээрээс чулуун унгааж үзэн тэгээ үзэж ийн үгүй. Аялын 4 дахь өдөр бид бүгд Ибаракигийн IT-ийн коллеж дээр очиж оюутнуудтай танилцсаж Монголын талаар эсвэл Японы талаар ярилцсан. Тэгээд хамгийн хэцүү хэсэг нь бол Япон хэл дээр презентацийн тавих байсан. Тэгээ өнөөдөр болохоор юуны коллеж дээр IT-ийн чиглэлийн коллеж дээр очсон. Тэгээ айгу юм үзээд тэгээд сургуулийн төвхөртэй өөртөө танилцаад мэргэжлийн одоо лабораторитай одоо танилцаад энэ айгу гоё өвдөлтэй л өдөр өнгөрлөө гэж бодож байна. Одоо бид нэр энэ хацаана байж байгаа дэлхийн шоу үзээд тэгээ орой 5-6-гийн үед Жакигийн байрлал буцснаа. За цахлаа шүү гэдэг болоо. Цахлаа шүү нисэж байна. Йоо. Өсөө. Зэма. За одоолын сэтгэлзээ сонсъё. Маш сайхан байна. Би бүр амар гоё наа. Би бүр ингэ мэдээгүй дандаа ингэ зураг бичнээс өддөг байсан юм дээрээ. Үсэндээ гоё наа. За. За мэндэ. За ингээд Ибаракт танилцах аяллаа 5 дахь хоног. Тийм аа. Манай аялал дуусч байгаа. Одоо энэ бол сүүлийн өдөр Японд. Үгүй арай сүүл юм шиг. Сүүлээс өмнөх өдөр маргааш Монгол руу буццгаана. Ей. Эх орлого буцсан. Эх орондоо буцсан. За одоо бид би баг ингэ зээрцэн. Хамаа цагаар хийчихсэн. За одоо бид нэр гой юм туршицнэ. Одоо юу лээ темпур юу лээ кендо юу кендо ш. Сая бас нэг IT-ийн компанид очихдоо ингээд бид нар хичээлийнхаа 4 төвцийг өмсөд би яг өвдөө мөцсөн. Тэгээд хичээлийнхаа 4 төвцийг өмсөд орчоод гараад ирсэн. Одоо энэ кендо туршицээд энэ дараа дахиад нэг газараар ороод тэгээд энэ харих тал руугаа ханднаа гэж. Өнөөдрийн төлөвлөгөө юунууд бол тийм байгаа. Маш суутай. сураад ирсэн. За
тэгээд тийм захаан дээр бас тэглүүдээ бас айгүй сайн хийсэн байгаа. За тэгээд Япон улсууд зориулаад Япон Монгол улсаас соёл за шинэ Монгол культурын талаар танилцуулга айгүй сайн тавиад ирсэн. За тэгээд энэс гадна айгүй олон Япон соёлтой бас танилцаад ирсэн хүмүүс байгаа. Анги хамт олондоо сайхан яриад ирнэ. За тэгээд бидний хувьд ямар нэгэн алга болгосон зүйл байхгүй, бэлтэж гэмтсэн юм байхгүй. За тэгээд бүрэн бүтэн бөөнөр ирсэн. За тэгээд 7 хоног гэртээ сайхан амарч байгаа. 7 хоногийн дараа сургууль дээр гэртээ давхаар байна. Окей. За баярлалаа.